Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө хичээлээр C програмчлалын хэлэн дээр хэрхэн комент буюу тайлбар бичих талаар та бүхэндээ тайлбарлая. За C програмын код маань ингээд 9 мөрөөр илэрхийлэгдсэн байж байна. За энэ дээр хэдүүлээ хэрхэн комент бичих талаар та бүхэндээ тайлбарлая. За комент бичихийн тулд бид нэр хамгийн түрүүнд дашуу зураасыг бол ашиглах хэрэгтэй байгаа. За дашуу зураасыг 2 удаа бичвэл комент буюу тайлбар болно гэсэн үг. За энэ дээр одоо юу гэдгийг ингэж комент бичиж болно. Бид нэр одоо checked include stdio_h гэдэг бол одоо C програмчлалын хэлнээ стандарт тийм үү. Input output header file гэсэн үг гэдгийг ингэж тайлбараар комент хэлбэрээр бичиж болно. За энэ комент бичсэн нь бол програмд бол ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. Одоо хэдүүл ажиллуулад үзье. Програм маань ажилтгаараа ажиллаж байна. Ямар ч одоо асуудал үүсдэггүй. Нэгэсэндээ програмын хөрвүүлэгч энэ дээр дашуу давхар зураас дээр ирээд энэ бол тайлбар юм байна гэд алгасна гэсэн үг. Энэ 2 3 дугаар мөрлөг үйлдэлээ гүйцэтгэе явна. За комментиг мөн ингэж бичгээс гадна мөрний өмнө бас бичиж болдог. Одоо жишээлбэл int main-ийн өмнө бичье. За int main гэдэг бол C програмчлалын хэлний одоо үндсэн function буюу одоо main function гэсэн үг. За энэ маань ардаа бөөрнгийн халтар ирлээ бөөрнгийн халтар хагдгаа гэдэг ингэж бичиж болно. За мөн олон мөр комент бичихээр бол одоо 6 дугаар мөрөн дээр бичиж үзүүлье. Дашуу зураасаа тавилаа, од тавилаа. За ингээд комментэн дээр юу бичих болох вэ гэхээр одоо программист хүмүүс тухайн програмаа хүнд ойлгох үүднээс тайлбаруудаа бичиж өгдөг. Ерөнхийдөө C програмчлалын хэл бол одоо worldwide дэлхийн нийтээр хэрэглээтэй энэ програм юм аа гэдэргээд ингээд бичиж өгч болно. За мөн олон мөр бичиж байгаа учраас 2 дахь мөрөн дээр төрөл бүрийн зүйлүүдийг бичиж болно Улаанбаатар, Daарланг, Улаанбаатар за Дарханч гэдэг юм уу. За ингэж бичин. За 3 дахь мөрөн дээр дараагийн комментээ бичиж бичиж дуусаад за ингээд гол нь хаахта од дашуу зураасаа тавиад өгнө. За ингээд коммент дуусчих гэсэн үг. Одоо ажиллуулахаар ямар нэгэн бол алдаа мадаг гарахгүй. Энэ олон мөр комментиг бол програм бол хөрвүүлэхгүй. Энэ програмд ямар ч өр нөлөөгүй учраас алгасаад дараагийн мөр руугаа шилжинэ гэсэн үг. За ер нь бол ямар байдлаар програмыг бичдэг юм бэ гэхээр одоо жишээлбэл тухайн программист өөрийнхөө бичсэн програм хүнд тайлбарлахын тулд комментиг буюу одоо тайлбарыг заавал бичих ёстой байгаа. За энэ хүү комментиг бичихдээ дараагийн хүнд хийсэн үйлдэл ойлгомжтой байх үүднээс бол бичдэг. За мөн олон улсад болохоор програм бичиж байгаа хүмүүс комментиг бол тогтмол бичиж хийж байгаа програмууд бол тайлбарж явах зүйтэй байдаг. Ингэснээр дараагийн ажлыг чи үргэлжлүүлж хийх хүмүүс таныг програмын кодыг бүтэн мөрөөр нь уншихгүйгээр комментиг уншаад үргэлжлүүлж бодлогоодох ч юм уу програмаа үргэлжлүүлж хөгжүүлэх юм боломжтой байна гэсэн үг. Ингээд өнөөдрийн бичлэгт анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Манай Pro-Easy Active сувг технологийн хамтрагч байгууллага хайж байгаа. Хэрвээ та манай Pro-Easy Active сувгийн технологийн хамтрагч байгууллага болохыг хүсвэл доор байгаа утасны дугаараар холбогдоорой. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараа дахин уулзцгаая. Манай бичлэг танд таалагддаг бол бичлэгийг маань шеэр хийж, бичлэгийг маань лайк хийж, за мөн subscribe хийж биднийг дэмжээрэй. Баяртай.